Хөх жаанаа. Дамби жандсан 1910-ад оны үед Монголд орж ирээд буцаж 1918 онд дахин орж ирсэн цэрэгжилтийн сургууль ихтэй зохион байгуулалт сайтай хүн байлаа. Хошууны ноёноос оргодол Дамби жандсанг баруун тийш нүүхэд тухайлбал Маажин сангийн уул тийш зүглэхэд Тамч одоогийн Тонхил сум. Тамчийн алтан соён багаас хөхөж аана ахан дүүс буян нар болон 5-6 айл өрхийн 60 гаруй хүмүүсийг шав оруулах нэрээр таслан өгчээ. Тэр оргодол Дамби жандсангийн мэдэлд нэлээд хэдэн жил байж сайн сайхан юм огтхон ч болоогүй. Харин зовлонд нэрвэгдэж байсан гэдэг. Тухайлбал Бугтын харьяат Манлай зангид хорогч алсан. Зарим бусад хүмүүс нүдээ сохлуулах, халуун төмрөөр хайруулах зэргээр тамлагдж байсан болов. Жаана буянгийн ах дүүс Тэмээг нь олон жил маллаж байсан ба нэг удаа Жаана би хэдэн Тэмээ хэд хоног хагсраалаа. Одоо цөм орох юу? Энэ оргодлын там зовлонг даахгүй нь байна гэж буяндаа амжилан ярьжээ. Ах буян нь би явахгүй. Цаадах чинь явж барьж ирнэ гэд би тэгж тамаа үзэхгүй гэд эсэх хөдлөв гин. За тэгвэл би явнаа. Хаашаа явсан, хэзээ явсныг нь хэлж болохгүй шүү гэд явхаар бүр мөсөн шийдсэн гинэ. Сойж бэлдсэн Тэмээдэн ганганд хэвдэж байгаа. Өнөө орой тоо болж бүртгэлж ягсаагаад би засуулаад унт байдал оруулахаар хөдлөнтөө гэж ах мань базар эхнэртэй хэлж тохирлоо. Дамби жандсангийн итгэлт нөхөр Түмэн Үлзий буюу Тоодгор нь отог хүмүүс бүрэн бүтнээрээ байгааг очиж илтгэхэд Дамби жандсан ба түүний нөхөд сэтгэл амар унтаж тухлахаар боллоо. Маргааш өглөө нь багуудын хэрд мялах хүүхэд аваад 3 хүн оргосон мэдээ ирж Жаа багшийн уур хилэн нь хүрч догшин ширүүн аашилж хяанаран яарвчлан явуулж хохир хөх нохойг замаас нь амьд барьж ирэх хатуу даалгавар өгч ирсний дараа харин яахаа би мэднэ гэжээ. Үүдний өндөр шөнгийн оройд толгойг нь зоож бусдад нь цээрлэл үзүүлэх шийдвэр гаргасан билээ. Зүхталгүй үлдэж хацарсан буянг өдөр бүр байцаан цээрлэлд үзүүлнэ. Хаашаа явсанг нь асууна. Буянгуй мянган үгний таглаа болсон мэдэхгүй гэдэг үгийг л хэлдэг байжээ. Оргосон хүмүүсийн араас явсан хүмүүс алга байна, олдохгүй байна, ирэхгүй байна гэдэг байжээ. Тэгэхэд Жаалам хошуу ноёны тамгын газар хэд хэдэн удаа бичиг бие хүн илгээж яарвчлан барьж ирэх даалгавар өгсөн боловч нутагтаан ирээгүй, мэдэхгүй гэсэн хариултал дуулдаг байв. Жаалам үлдсэн хүмүүст үзүүлэх харгислалыг улам чангадгаж өөрийн биеэр хянах хатуу арга хэмжээнд орж байжээ. Жааны ах мань базар эхнэр болон 4 сартай хүүхдийн тэврэн дагуулж оройн тооны дараа унтаж байгаад босч хэзээний бэлдсэн Тэмээн дээрээ очиж нутаг руугаан биш бүр эсрэг цаашаа Мичингийн нуруу Маажин сангийн уулсаас наран жаргах зүгт даялан өрөмчийг зүглэн шогшуулах нь тэрэ. 4 сартай охин Сумяаг дахны ханцуунд хийж хавайсан өрөмч хот 700-800 орчим километр газар өдөр шөнөгүй жонжуулахад хүүхэд үе үе уйлна. Ээж нь тэврэн хөхүүлэн жонжуулан шогшуулж
унаж явсан тэмээ хөлрөн бүндийсэн хар саарл болж цайхоолгүй өлсөж цангахын зовлон хэцүү ажилтээ. Эхэн үедээ ардаа үе эргэн харж явсан боловч сүүлдээ 3 хоногоос цааш эс эргэж харан явжээ. Хүүхэд хөхүүлэн жонжуулах эхнэр нь цээж нь хатаж цангаж байна гэхэд энэ бүхэнд үүний цаана тэр бүхэнд ус шанд би худаг би гэж хэлж явсаар ихэнх газрыг авчээ. Харин усны бараа харж нэгэн тосхны хажуугаар өнгөрчөө явтал 3-4 хятад цэрэг ирж шалган хоргоож нэвтрэх бичих баримт нэхэж шалгаав. Хизээний сэргэлэн жаанаах мань базрыгаан таны лит гэж цаг тооллын нэг төрөл зүйл байна уу гэтэл ах нь байлгүй яхав гэд өврөөсөө гарган дугуй хэлбэртэй элдв өнгөөр будсан литээ цэргүүдэд өгөв. Цэргүүд учрыг үл мэдэн эргүүлж тойрвлон их удаан үзлээ гин. Гэтэл сэрүүн байсан 4 настай охин зүс буруу тэднийг хараад хот хийтэл чанга инээхэд цэргүүд литийг буцааж өгөөд яв гэсэн дохио өгч охины гарт нэг ширхэг мантуу өгөөд явуулж байжээ. Жаалам чаанаг барьж залхаахгүй бол жаа багшигдсны учир юу вүлээ гэж омгдож байсан гэдэг. Жаанагвай өдөр шөнө 7-8 хоног явж 10 гаруй жилийн өмнө аянжин тээж явхдаа танилцсан түнш нөхрийн хийг шөнжин хайж бодилж явсаар олж хэд хоног би ямарч учир явдлаа битүүхэн ойлгуулж өөрөө хаяа гадуур зүсээ хувирган явна. Нутгийн зарим аянчинтай уулзсан, заримтай нь эс уулзна. Ингэсээр 2 жил шахан болсны эцэст аянчид жаалам устсан, ардын намынхан устгасан, устдаад удаж байгаа. Мөн санаа зовох хэрэггүй. Нутагсандаа буцаж ирсэн дээр гэсэн сайхан мэдээг дуулгачээ. Ингээд нутагтаан буцан иржээ. Нутгаан тэмүүлэн ирэхэд нэг л ээл хул тавтай дэлгэрэнгүй ярилцах хүн ч ховор харин дүү дамб ундмаа хувь цагаан нарыг хошуу ноён тамгын газраас оргодлын ах дүүсгээд зэргэлдэх дарвсам руу шилжүүлсэн байжээ. Эдгээр хүмүүсийн хамаатан нь улсын заан чэ амар төвшин, гавья тэмэрчин чэ хаян гарав, уяач чэ банд, нүдхүү, долзод, гисэр, сайл, хувьхүүгээд олон сайхан үр хүүхдүүд өнөр өтгөн айлууд амьдарцгааж байна. Энэхүү түүхийг Алтан соён багийн харьяат аймгийн начин Хасгийн амар төвшин олон жилийн өмнө ярьж билээ. Нийтлэлийн сэтгэгдлүүдээс 1921 оны үед ардын хувьсгал ялсны дараа Дамби Жандсан баруун хязгаарт дураар авирлан аймаг хошуудаас ард иргэд таслан авч маажин сан ууланд очиж нутгалсан түүхтэй юм. Дайчин мангийн хошуунд ирж ноёноор тугаан бариулсан байхад домог болсон цэцэн туслагч ирж зад загнан ноёны гараас туг сүлдийг булааж аваад хайж байсан гэдэг. Энэ цаг дор Дайчин мангийн хошууны дархан гүний отгоос нэжгээд айл бийж орчмоос айл мөн аван хил давсан түүхтэй юм. 1922 онд ардын засгийн газраас жааламыг дарах дугарж бэс Нанзад Баатар балдан дорж тэргүүтэй хүмүүст туслах улаастайн 50 цэргийн даамлаар манай нутгийн жамб мэрэн буюу партизан жамб явж байсан түүхтэй билээ.
Дамби жанцанд дархан гүний отгоос нэлээд олон айл тасалж өгсөн юм билээ. Тэр хүмүүс дотор аавын өвөөгийн 2 садан бавал тайж, Батхүү тайж гीч 2 ах トゥ хоёр явснаас дүү Батхүү нь хөдөлгөө зайдан морьтой оргоод нутагтан ирсэн. Үүнд нь жаал ам өш санаж ах бавлын 2 нүдийг ухаж сохолж байсан гэдэг. Жаал ам дарагдсны дараа нутаг орондоо ирсэн билээ. Аавыг хүүхэд байхад нэгэн сохор хөгшин байсан гэж ярьдаг байлаа. Дамби жанцанг ашиглах гэж оролдоод чадаагүйдээ хорсож, хаант Орос баривчилж аваачаад яллаж, Якутад цөлсөн байдаг. Дараа нь хувьсгал гараад Дамбижа чөлөөлөгдөж буцаж ирсэн байдаг юм. Ер нь нэн битүү далд хачин сонин намтартай адал чихтэй хувь заяатай хүн л дээ. Намтар нь Оросод ил болсон доо. Харин Нармай Монгол үзэлтэй нь эргэлзээгүй. Энэ хүний үнэн дүрийг олдсон боломжийн хэрэгээр гэрэлтэй сүүдэртэй илэн далангүй гаргасан зүрхэн тахилга гэж армаан бий. Тэр номыг уншвал Жаалам Дамби жанцанг үнэхээр таньж болох болов уу? Дамбижа халимаг хүн л дээ. Оросын тагнуул. Баруун Монголыг тасдан Оростой нэгтгэх боломжийг судлах зорилготой ирсэн бөгөөд энэ үйл хэргийг цаашид гүнзгийрүүлэхийн тулд буцаан 2 жил сургаад Монгол руу дахин илгээсэн. Майнэр өөрийн зорилгодоо ашиглан Баруун Монголын хэмжээгүй эрхт хаан болох гэж үзээд бүтлгүйтсэн. Ер нь Оросууд тагнуулаа 2 жилээр бэлтгэдэг байсан юм билээ. Буянт тэгж хулчиж тэнд үлдээгүй юм шүү. Ах дүүгээ хээрээр тэмээ хагсрааж оргуулсан хүн нь байлаа. Хожим нь араас нь ирсэн байдаг. Тэгж байцаагдаж тамлуулсан юм огт болоогүй гэдэг. Хорж нутаг руу нь хүн явуулаад ах дүүс нь нутагтаа очоогүй болохоор чи оргуулаагүй юм байна гэд суллсан гэдэг юм. Энд дуурсагдах ах дүүс дотор ундмаа жаажаа шиг тэнхээтэй хүн тонхил нутгаас төрөөгүй юм байлаа да. Бурам Арслангийн түүхийг л эссөхвөөс. Их сурвалж тонхил сум гэрэл зургийн цомог пэйжээс. Уншсан Эрхэнбаярын Баддорж.